сэтгэл минь дандаа нэмзгэлдэг. Энэ л байшингийн 11 давхарт ичим минь айлын хажууд амьдардаг байсан юм. Хаяаны зав гаргаад очихоор их л баяртай. Алгын чинээхэн өрөөнд нь аль дээр үед авсан жижигхэн ширээний хоёр талд суучгаад өөрөг улаан цайгаан мөж гангар гонгор хий хоёр биений л байсагдагсан. Очих болгонд л чихэр өгнө. Явах болохоор өвдхий. За би ямар хүүхэд биш. Гэхээр хүүхэд биш гин шүү гэж өхөөртөн. Ээж нь өнөөдөр олигтой цай унттайж байж чадсангүй. Миний охин маргааш хөөгээд ирээрэй гэв. Маргааш би завгүй болчих. Чухам яагаад би завгүй болчихдог байснаа одоо би бодоод болдоггүй юм. Зав гаргаад очихлоор захилгаан шат нь ажилгүй байж тарвал яшигтай юм гэж юу. Буур лижигийн л буруутах. Хитгэн мөч хүлээхээс би залхуур. Өнөөдөр муу ичи дээрээ очт юм уу? За өнөөдөр заавал очих албатай ч биш маргааш болъё. Өнөөдөр муу ичи дээрээ очт юм уу? Дараа болъё. Ингэж л би өндөр харшийн дэрэгдүүр ирээдүрөө яардаг, зогсоол алгасдаг, бүхэ тэрэг шиг өнгөрдөг байсан юм. Тэр болгоно хөөрхий. Миний муу ичи гараан гаргаж хийсэн цай хоолоо дахин халааж хүний хөлийн чимээ чагнаж хизээ намайг ороод ирэх бол гэж хаалгарууган байн харцуулсан гэж бодохоор зүрхний шимшилтий 11 давхрын шатаар харамсан сум шиг үеийн гарсан намрыг түнэр харамхын шүнийг би мартаа. Яаж ч мартах билээ дээ. Шүндүнд орж ирж намайг сэрээсэн тэр хүн. Ичидийн очлоггүй бол болохгүй нэг тэр гурван хүн үгийг ямар төгшөөртэй хэлсэн гэж санав. Тэгтэл би 11 давхрын шатаар харамсан сум шиг үеийн гарсан. Харамсалтай би өөрт хүчинсэн байсан. Өөрт гээд бодоод үзтээ. Би ээжигийн яах гэж тэгэж гомдоож байгаа. Би ээжигийн яах гэж тэгэж уурлуулж байгаа. Би ээжигийн яах гэж тэгэж хатуу хэлж байгаа. Хүний ээжид маргааш гэж байдаггүй юм байна лээ. Харин надад чавд маргааш нөгөөдрийн маргааш гэж байдаг юм байна лээ. Бурхан заяараа надтай гэж үлдээсэн миний буурлахын ижим минь. Тэнийхэн охин намайг өршөөж уучлаарай. Охин ч танаас хойш хайраар дутаж яваа шүү. Ээжээ охин нь танд хайртай.